уулаад хуурдаад дундаршгүй аяд талбун дуугаараа яриад хөөрөлдөөд дуусашгүй яндаж болдгүй өв соёлоороо бахархаад бахтаад баршгүй төрсөн нутгийн хаан алдартангуудаараа буурал түүхийн түүчээнд бурайд гэдгээ тамгалсан саран донгуй хадууртай ажилсаг бурайдын нутаг саглашгүй хөдөлмөр өрнсөн цагаан овоо нутгаа усан бар жилийн сар шинийн мэндийн сайхан нэвтрүүлэгт цагаан овоочуудын авьяас бэлэгт зон олон оролцож байгааг дуулахад таатай байна. Ингээд хамгийн ихний одоо хүндэт зочныг өрий улаалзай хөгдүүд үлзийн амар сайхан аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч маань одоо та бүхэндээ хандаж дамжлагыг өвшүүлнэ. Өргөн дэлхээ өнсөг болон өртө аж түрэн хууж байгаа нютгаанга зон олонд мөн Монголынго 4 зүг 8 зохист аж түрэн цагаавас умянга нютгаар нэрлүүлж яваа нютгаанга зон олонд ухаан бар жилийн хаврын тэргүүн сарын шиний нэгний мэндийг өргөн хүргье. Та бүхэн маань өнгөрдөг шорон хүржилдээ ол зомгоор дүүрэн ижээ удаагаар элвэгдэлэг байгааг тэгж бид бүхэнтнээ харж хуунавж ийгээд та бүхэндөө ойдл эсгэх басгатай төөлө хүндэх хөвүүтэй эрхэдэмнэ их болж орходомнэ олуулаа болж байгааг тэгж өрөөх байна. За үргэлжлүүлэн сар чиний мэдлэгээ төвшөөлнө хэмээн цагаан овоо сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга за Сүрэнгийн бэмд орч таныг урьж байна. Минь дамөр дорнот нутгаа зонголон та бүхэндээ болон цагаан овоо хумнай уугуул хуугуул бүхий иргэдтэй гаршвэ ухан бар жилийн мэндийг төвшүүлээд сар шиндээ сайхан чинлэрэхтэй. Орон довдоо гэрээ барьж уудам талдаа малаа өтгөж урт нь халж удаан жаргалтай яваарах тий гэж өрөөхнө. За баярлалаа. Тэгэхээр дараагийн эрхэм хүндтэй зочдоо та бүхэн танилцуулъя. Цагаангуу доогтой Бадмын Дамдан за Монгол улсын авраг малчин таныг нийт зочдоо хандаж үг хэлнэ хэмээн урьж байна. Шинэ оны мэндийг хүргье. Одоо ирж байгаа усан бар жилдээ төрлөөр төвшин амгалан мал хөргөнэ үдэж өвшин зовлонгүй эрүүл байхын төлөө та бүхэндээ хүсэн өрөөнэ. Би цагаан овоо сумын 2 дугаар багийн малчин Бадмын намжин гişхөө төрлөөр төвшин амгалан явагтай төрсөний төвшин амгалан байг өр хөгднэ өрөөмнө хурдан болж яа гэж өрөөхнэ. Одоо улсын авраг малчин Хуацай Дамдангийн пүрэв ван мэдчилгээг бүгдээрээ одоо сонсъё. За мөндмөр сар шиндээ сайхан чинэлжээнэг төө гэж мэдчихсэн байна. За ийгээд энэ гаршаага ондоо тарган тавтай эрүүлэнх хайн хайхан байг тий гэж өрөөхөмжиг ашигдаа. Тэгээд таван хошоо мала тал дүүрэн өтгөж өр хөөгдөө хоймроороо дүүрэн хөөгдтэй байг тий гэж өрөөхөмж ашигдаа. Хүрээ. 1915-аас 20-од онд Оросын Агийн тал нутгаас нүүдэлэн ирсэн буряд зонууд 1935 онд 9 баг 787 өрх 2827 хүнтэйгээр өнөөгийн цагаан овоо сумыг байгуулсан юм. Шинэхэн сум асар богино хугацаанд эрчимтэй хөгжиж ажиллаараа улс аймгийнхаа нийт сумдаас тэргүүлэн 1943 онд Маршал Чоусенгийн гарын үсэг бүхий мөнгөн сүлдтэй гэрчлэгээр шагнагдж байсан түүхтэй. 1950-ад оноос нэгдэлжих хөдөлгөөн эрчимжих үеэр нуг галуут нэглүүд байгуулагдаж тусдаа сум болон тусгаарлаж байгаад 1960 онд иргэн нийлж ингэснээрээ нэгдлийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж эдийн засгийн үзүүлэлтээр улсын хэмжээнд тэргүүлэх байранд очиж 1969 онд хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн удангоор шагнагдсан байна.
Дорнод аймгийн Цагаан овоос 650.2 мянган га газар нутагтай. Төв нь Улаанбаатар хотоос 560 км, Чабалсан хотоос 130 км зайтай. Өдгөө Цагаан овоосом засаг захиргааны 6 багт харьяалагдах 3800 гаруй хүнтэй. Нийт иргэдийн 98%-ийг буряд ястнууд эзэлдэг. Ажилч хичээнгүй цагаан овоочууд маань эрт дээр үеэс эхлэн 4 төрлийн машиныг ашиглан амьдрал ахуйга өөд татсаар ирсэн түүхтэй. Эдгээр нь өвсний машин, оёдлын машин, сүүний машин, алс холыг дуулах чадвартай хотоог тэргүүд билээ. Энэ сайхан нутаг усны хөрс шороон дээр цэлмэг хөх тэнгэр дор цагаан овоосом галуут нэгдлэг ийм сайхан алдартай гавьяатнуудын бий болгосон өв соёл ажил хичээнгүй уламжлал дээр миний цагаан овоо өнөөдөр өнгөтэй, зүстэй, хэмэртэй яваа гэж би хувьдаа ойлгодог. Ингээд дараагийн мэдлэгээ дэвшүүлэх хүнийг өрн дуудахтаа таатай байна. Доргоч галзууд Дамдын живийн Батмагна цагаан овоо сумын засаг дарга. Тэгээд засаг даргийнхаа түмэн олон дорночуудаа ханд сэтгэлийн үгээ хэлээч гэж хүсэж байна. За минь цагаан овоо сумаараа овоглон ажил хөдөлмөрлөж байгаа нийт ард иргэд зон олон тав хүндээ сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Улиран өнгөрч буй шороон хуржилдээ цагаан овоо сум маань амжилт үтэл ариунтай хийж үтээсэн зүйл ихтэй сайхан жил болон өнгөрч байна. Цагаан овоо сумаас маань шороон хуржилдээ Монгол улсын авраг малчин 2 түрэн гарлаа. Аймгийн авраг малчин мөн 2 түрэн гарсан. Монгол улсын алтан ишгний эзэн бас анх удаага цагаан овоос маань түрэн гарсан сайхан амжилтыг үзүүлж байна. Мөн мал сүрэг маань оны эцэстээ 5 төрөл дээрээ өсч 298 мянган толгой малыг тоолуулсан сайхан амжилтыг хөдөлмөрч малч ард түмэн маань энэ жилдээ үзүүлж байна. Мөн сумор нутгийн маань хувьд бүтээн байгуулалтын ажил өрнсөн хөгжлийн шин шатанд аваачсан бас сайхан жил улиран өнгөрч байгаа. Ингээд золгон ирж буй усан хэмээх барс жилдээ ард иргэд та бүхэн илгээрээ инк амгалан төрлөөрөө төвшин сайхан байж сар шиндээ сайхан шинлээрээ хэмээн өрөөлийг өргөн дэвшүүлье. Нэгэн сайхан азтай хэмэртэй аавын хүүг дуудахтаа таатай байна. Энэ бол Монгол улсын тод манлаа уяач Ухаанууд омгийн Төвдөн жайждын бат цэрэг хүрэлцэн ирсэн байна. За сайн байцгаана уу. За нийт нутгийн зан олондоо 17 дугаар жарны усан бар жилийн сар шинийн мэндийг дэвшүүлж байна. За ингээд та бүхэн маань гарч буй усан бар жилдээ сар шиндээ сайхан шинэлцгээгээрэй. Монгол улсын начин тайжууд овгийн дондгийн цогцолд оржоо. Манай цогцолд оржвол манай цагаан овоочуудын бахархал болсон ийм энэ цагийн энтэй сайхан хүчтэй начингуудын нэгэ. За цогцолд оржих сэтгэлийн сайхан үгийг бүгдээрээ сонсцгоё. За сайн байцгаана уу. Энд хуран цугласан нутгийн зоонд сар шинийн мэнд хүргье. Тэгээд энэ жил Дорнод аймгийн улсын заан султантай боллоо. Ирэх 100 жилийн ойгоор нутгаас маань улсын том солтой өгтөрөх болтгой гэж хүсэн ирэж байна. Тэгээд нутгийн зоолонд сар шинийн мэнд хүргье. Dolu jed ya
зовлоохон шинанам сэнгүүхэн юутай хөхрөн сүнжиртэй сүмбэрлэнхэ хүндэн үндэр алтшин холбоо хүсэн ганц юм наедулэн хүмагэн ожмхон юутай наян хан шанава 나는 하루인 오줌 흥유다 아류흥 원인 모르예는 아르샹우르웬 알투신 무르뎀 아르다그흥 모르라님 시브르두렌 아이들흥 신하넴 생구흥 요타 마등한 신나와가 노노자디야웨 마음에 하르딘 오줌한 요타 사용한 신나와가 나는 오줌 흥유다 Айл болгоны хойморт аман бэлэгтэй, ерөөлтэй сайхан уулзж байгаа шиний нэгний энэ сайхан саруул өдөр мэрэгжлийн сургалт үйлдвэрийн төвийн захирал Лувсангийн хишиг тогтхой микрофоноо шилжүүлье. Эрхэм хүндэт дорнод нутгийн зон олон минь ээ. Эрхэм хүндэт цагаан уучуд минь ээ. Та бүхэн маань хоймортой нарны бурхантай, хажуудаа насны бурхантай эрүүлэг саруул сайхан сар шиндээ сайхан шилээрэй гэж хүсээрөөё. Энэ сайхан хүндэт хойморт манай цагаан уучуд маань ерөөлтэй, дуутай, магтаалтай ийм сайхан өрнүүн дэлгүр сайхан уулзалттай дорночуудтайгаа золгож байна. Миний бага нас ч гэсэн Дорнот аймгийн цагаан овоо сум 1-р баг Баянголын адгийн тэр сайхан усан дотор умбаж шумбаж өссөн ийм хөөн. Тийм ч учраас энэ удаад бас өөрийн төрлөх гал голомт нутгийн сайхан залууг өрхтөө таатай байна. Энэ бол Дорнот аймгийн цагаан овоо сумын засаг даргын орлогч Хатихан Батчрын Батхүүгээ одоо микрофоноо шилжүүлж айлтгал сэтгэл эрүүлийн сонсё бүгдээрээ. Амар мэндөө. За нутгийн зон болон та бүхэндээ сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. За цагаан сумын төрийн байгууллагын төсөөт одоо 5 байгууллагын 160 гаруй албан хаагч төрийн үйлчлэгийг иргэдэд түргэн шуурхай хүртээмжтэй хүргэн ажиллаж байна. За өнгөрчвэ шороон өхөр жил бас дэлхийн нийтэд хамарсан коронавирус цар тахал нүүрлсэн. За тэгээд энэ цар тахалтай төрийн албан хаагч энэ одоо хамтын хүчээр эрсдэл одоо багтаагаар даван туулсан. За үүнд одоо эрүүл мэндийн төв маань одоо өдөр шөнөгүй ажилласан. Хүүхдийн цэцэрлэгийн хувьд гарч буй усан бор жилдээ хүүхдийн цэцэрлэгийн маань төөхөд 60 жилийн тохиож байгаагаараа онцлог юм аа. Ерөнхий боловсролын сургууль нь
чадварлаг багш ажилчлантайгаар бүрэн долоосрал олгох 12 жилийн сургалтыг захимаар болон танхимаар тасралтгүй олгож хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг зохион явуулж байна. За соёлын төвийн хувьд бол одоо Бурятын өв соёлыг тех за дээр нь үндэсний одоо урлаг спортын арга хэмжээг бол тасралтгүй бас зохион байгуулж явж байгаа. Ингээд нийт одоо бас төрийн албан хаагчдаа мөн одоо бас нутгийн зам олондоо гарч буй усан бар жилдээ сар шиндээ сайхан шинлээрээ гэд төр маань төвшин төмөн олон маань амгалан байх болтугай гэж хэлсэн ирээё. Монгол улсын авраг малчин улаалзай хөгдүүд Үлзий батын үлзийгөө оролцож байна. Дарамтай аймгийн бүх ард түмэндээ саршины мэндүүд ишүүлээд тэрэн дундаас сагаа уусамынхаа ард түмэнд болон багийнхаа бүх ард түмэнд эрүүлэн сайхан хүсэн өрөөё. Тэгээ саршиндээ сайхан шиндээрээ гэж өрөөё да. Саршинын баярын хөтөлбөрийн хамтрагч өдөр бүрийн хүнснээс өрх гэрийн аз жаргал дорнод гурил хамтдаа хөгжий Чавлсан групп өглөө бүр шинсүү өдөр бүр шин тараг Нанг компани Монгол оюуныг дэлхийд гайхуулна. Монголын оюун ухааны академийн дорнод салбар өглөө бүр шин Бабуб компани Тэгэхээр эрхэм хүндэт үзэгчид та бүхэн миний дэргэд одоо ийм сайхан Бурят гутал хувцас байна. Энэ бол харахад бол үйлдвэрийн бүтээгдэхүүн биш. Манай Дорнод аймгийн Цохон уус сумын сайхан үйл мэтгдэг ойдлчин ийм одоо хүмүүсийн гараар бүтээсэн ийм баялаг ингээд байж байна. Энийг бүтээж нутаг орноо брэнд болгож байгаа Баягад баярын Мөнхбаатар, Моодонхон харган, Дорж хандын байгалмаа нарыгаа өрн залъя. Бид одоо 1993 он хэлж энэ Бурят гутлаг ишээ ойж эхэлж ихийн 50 замд. Ягаад гэвэл зах зээлийн үед хэсүү амьдрал хэсүү байх учраас би одоо гутал ойж харах юм да. Аны жилдээ нэг 20 гаруй гутал гаргадаг юм шиг байна лээ. Ер нь одоо хуулдаа юм гар энэ хатуу идэлтэй бахачигээд азафар зэнда хэн хөвдөө байдаг юу хэ энэ тоорвш малгай юу хаяхвэ ер нь гутал голдож байгаа ер нь айдаг хүн хомор болоо гутал аяж энэ манай хүүгэн хоёулаа хам хаш айдаг бжээ зузаан одоо олон давхар хийе 2 3 давхар хийе гэх юм уу чим 3 4 давхар өглөө гутал хаана чи гэж одоо хайн нийлүүлж нэвтрүүлж аяад чигээд хайрж ягаад тэгээ ирмэгээ яг тэгэл ширдэг байхгүй энэ шин. Нэг аягдхан байхад энэ шин нахна гамтайхнаар өмдөө нахны гутал болох. Тэ баргтайхнаар өмдөө хаяханта гамгүй хэн ширээ ханаг 5 6 жил юрдээ гээд улан ингээд энэ рүүгээр одоо хаашаа энэ шунахгүй л байдаг л дээ би дандаа 2 ингээд логш бүх аядлаа логшоод хар гэж логшож аядаг үе гэж. Борлуулалтаа ер нь хаагур хийдэг юм бэ? Борлуулалт юрдээ гэрхэ. Захиал би юрдээ ишээ чи юрдээ явах шаардлага байхгүй. Юрдээ гэрхэ. Би хаашаа явдаггүй. Намд хүн захиал гөх. Тэрний ноёд одоо хэн авах юм шинэ утадаад ояа игээд шууд мөнгө хийгээл тэр би хаашаа шаарддаг. За ер нь бол тэгвэл хэрэглэгч ер нь олон байдаг. Жилдээ нэг 20 орчим гутал. Тий. Тэгээд ер нь хол аймагаас захиалах наатай хүн дараагүй гутлаа хийж өгөх тэгээд уус мовсаа Улаанбаатар Баян хонгор гэд гутал одоо энэ хийдэг энэ уламжлалаа одоо энэ өөрийнхөө сурсан мэдснийг ер нь үр хүүхэд энэ шавнартай болж чадж байна та. Одоохондоо шавнартай бол шатаагүй л байна гэхдээ хүн би залуушил гэдэг намхаа ягаад хороо дайнуудыг хан би дуртай л байх юм. Ер нь энэ одоо гутал хийх энэ одоо ханий чин сайхан үйл хэрэг ингээд ажил амьдралд их тус нэмэр болж байдаг. Та ер нь энэ талаараа ер нь жаа сэтгэлдээ бас манай үзэгчтэй хуваалцахгүй. 10 жилийн ил үлдсэн. Гутлын. Тэгээд гутлын энэ задаа гэж би хийж байна. Тэгээд би нэг дүрсэн хоёрыг нь хийдэг байхаа. Тэгээд би ер нь үндэсний өдөртэй юм одоо юуны одоо ингээд
Настгууд байхгүй ч тэр гутал хийх хүн байх. Тэгж удаад би хөгсөндөө одоо нэг л гэдэг байсан. За ингээд Мөнхбаатар ах байгалмаа өгчтэй одоо аз жаргал сайн сайхан бүхний хүсье. Сумынхаа зан олнуудыг бас сайхан өөрийн брэнд гутлаар одоо сумаа хангаж, гангалж дээрээс нь буряд угсаатан ясныхаа энэ сайхан үе уламжлалыг бас сурж мэдсэн та хоёртоо сайн сайхныг хүсье. Урт удаан наслаараа улам олон шавтай болоороо ус нутагтаас гадна энэ Дорнот аймгийн хэмжээний ийм сайхан брендийг бий болгоорой гэж та хоёроо ерөөё. Баярлалаа. Монгол улсын хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн модонд Монгол улсын соёлын тэмдгүүрийн ажилтан соёлын урлагийн салбарт 24 жил ажилласан Цагаан сумын хамгийн өндөр настан Бодонгуул омгийн гонцгийн дурга хүрэлцэн ирсэн байгаа таатай байна. Тасгаарсны цаанаасны нарны таяан сая өгдөрөг хүн өрөөлөө хүн гэж хар болгон хайн даяар гэж 8 настай бит баян найзны дэвшин гэнээр хоймор дээртний 2 хосон үлдэж хосон дээртний 5 хосон мал тэндэн бойх баг. За нутгийн зан олон та бүхэндээ сар шинэ мэндийг төвшүүлье. Цагаан уус сумын засаг зархааны нэгжийн хувьд бол 6 багтай, сумын төвийн 1, хөдөөгийн 5 багтай байдгийг. Аймгийн тэргүүний шилдэг баг хамт олон 4 хамт олон байна. За Хошин аймгийн тэргүүний баг хамт олон ингээ 1 багтай. Сумын удирдлагууд болон багийн засаг дарга нарын зүгээс улсын тэргүүний шилдэг хамт олон болох зорилтыг тавин олон сайхан ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна. За ингээд Монгол орныхоо өнцөг булан борцоогаа нутгийн зан олон малч ард та бүхэндээ 5 хошуу малн тал зүргээр бэлчиж, сүү сайлан дан тас болж, сүүл дэлэн цул алт болж, алтнаас илүү үнэтэй 5 хошуу малн аривжин дэлгэрч яхаа үлзийтэй сайхан өрөөлийг өөд нь өргөн төвшүүлье. Та бүхэн минь сар шиндээ сайхан шиндээрээ. Монгол улсын алдарт уяач Ганчлуу маань ерөөл хэлнэ. За мен дэмо нутгийн зан олондоо бар жилийн сар шинийн мэндийг өөдөөдөн өргөн дэвшүүлье. Тэгээд өнгөрөн шорон хуржилдээ 5 гошоо маламны тал дүүрэн 5 төрөл дээр сайхан өсөж сайхан амжилттай жил өнгөрлөө. Одоо тэгээд эх жилдээ илгээрээ инк амгалан төрлөөрөө төвшин амгалан өр хүүхдүүд нь инээд дүүрэн өрөө мордны минь дүүрэн сав өхөн гişиг дүүрэн санаа бодол нь бүтэн дүүрэн байхын үлзүүтэй сайхан гэрүүлийг өөдөөдөн өргөн дэвшүүлье. Цагаан уус сум бол Дорнот аймгийнхаа бүх сумдаас хамгийн олон одоо улсын аварга малчин түүхэндээ төрүүлсэн байдаг юм байна. Нийт 16 улсын аварга малчинтай ийм одоо хөдөлмөрийн баатартай ийм одоо ажиллаж хичээнгүй малч ийм зонууд энэ сумаас төрөн гарсан байдаг. Энэ аварга малчтынхаа төлөөлөл болгож улсын 4 аварга малчин маань одоо хойморт маань сууж байна. Эдний маань төлөөлөл болсон улсын аварга малчин Доржийн Ганбаатарга урьж байна. Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт миний нутгийн зан олон минь ээ. Цагаавчууд минь ээ. Та бүхний олон жилийн маш их хөдөлмөрч ард түмэн мэлээ. Тэдний үе болон төрсөндөө би бахархдаг юм аа. Бидний үеийнхэн өнөөдөр маш ихийг хийж бүтээж ажиллаж хөдөлмөрлөж байгаа билээ. Энэ ч цаашаа үргэлжлэнэ гэдэгт би итгэдэг. Ингээд нутгийн зан олондоо ирж буй усан бар жилдээ элгээрийн инком болон урт насаж удаан жаргахыг хүсэн өрөөё. За сум орон их нутгийнхаа төлөө хоёргүй сэтгэлээр ажилласан Ахмад Буурлуу та бүхэндээ сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэн минь эрүүдэнх саруу сайхан байх болтугай гэж өрөөё. Цагаан уус сумын бүх ард түмэнд
болон дорн нусчуудаа энэ сар шинийн мэндийг хүргье. За одоо үед ажиллаж байгаа Дорнотын цагаан сумын бүх хүмүүстэй залуучуудаа ажиллаж байгаа засаг даргын хамт олон ахмадын хорооны норжмаатаа болон бүх хүмүүст ажлын өндөр амжилт хүсье. Та бүхэн сайхан ажиллаж байгаа шүү. Одоо энэ их аюулт өсний үед ч гэсэн манай цагаан сумын эрүүл мэндийн засаг захиргаа ард түмэн маань сайн ажиллаж байгаа. Бидний эрүүл мэндийн төлөө сайхан ажилласан. Тэгээд эрүүл мэндийн төвийнхөндөө энэ тасранд баяр хүргье бүх цагаавчуудынхаа өмнөөс. За тэгээд сар шингээ сайхан шил эрүүл сайн сайхан явхан өрөөлөг дэвшүүлье да. Холын холоос тодрон харагдах холбоо уулын оройгоор нь хурамстыг толдон цэлэлзэх гүн цэнхэр цэнгэлгээр нь тойрон эргэх явхартай хөх юм бүряд зангаар нь торгон улаан залаатай тоорцог цэнхэр малгайгаар нь дасаж ижилдсэн нутгийн хангар сайхан баавайгаар нь дуу хуурын өлгий цагаан овоо нутхаа хаанч явсан дурсан санагалзаж халуун зүрхнийгээ гүнд дээдлэн харилдгаа бид. Мэндийн эрүүлтэй миний дорнд сар шинийн баярын хөтөлбөрт маань цагаан овоочууд хүрэлцэн гэрж оролцлоо. Мэндийн эрүүлтэй миний дорнот нутгийнхан сар шиндээ сайхан шинлээрээ. Морятын зонамни нютегда
Сэтгэхүйн хурдыг танд эзэмшүүлж, оюуны хүчийг дэлхийд таниулна. Монголын оюун ухааны академийн дорнод салбар